Эрүүл мэндийн сайд 2022 оны А139 дугаар тушаалаар хүн амын нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зовлон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ онцлогоог зохион байгуулагч журмын дагуу урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг арга хэмжээг Дорнод аймгийн засаг даргын 2022 оны 4-р сарын 27-ны өдрийн А225 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ онцлогоог зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан салбар дундын оролцоог идэвхжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2022 онд хамрагдвал цохих нийт хүн амын 55.8%-ийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Тэгээс 17 насны хүүхдүүдийг 100% буюу 31505 хүүхэд, 18-аас дээш насны иргэдийн 35% буюу 15771 иргэнийг хамруулахаар 2023 онд 33%, 2024 онд 33%-ийг тус хамруулж 3 жилийн хугацаанд хамрагдвал цохих иргэдийг 100% хамруулахаар төлөвлөсөн. За, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг Дорнод аймгийн хэмжээнд 0-аас 17 хүртэлх насны хүүхдийн үзлэг шинжилгээг бол анхаашны эрүүл мэндийн байгууллага буюу Сум өрхийн эрүүл мэндийн төв дээр үзлэг шинжилгээ хийгдэж байгаа. За 18-аас дээш насны насан туршидчдын үзлэг шинжилгээ бол бүсийн онцлогын эмчилгээний төвийн эрүүл мэндийг дэмжих төв дээр бол үзлэг бүрэн хийгдэж одоогоор ажиллаж байна. За эрт илрүүлэг үзлэгт эрэхтэй та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой. За дээрэс нь та өрхийн өөрийн харьяалын өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандаж үзлэгт хамрагдах урилга авч тус заасан хугацаанд нь өөрийн хувийн бэлтгэлээ хангаж эрүүл мэндийн дэмжих төвөөрөө ирж үзлэг шинжилгээнд хамрагдах болно. За та өстэй эрт илрүүлэг үзлэгт орж байгаа. За энд болохоор та өөрийнхөө хувийн бэлтгэлийг хангаад өглөө үлдэн очсон байх хэвээр шинжилгээнүүд хамрагдах учраас тэгээд шээсээ бол өглөөнхөө үлдэн шээсийн дунд хэсгээс нь цэвэр шилэнд эсвэл аптекэд бэлэн сав байгаа. Тэрэнд хийж авч очино. Тэгээд энэ тухайн шинжилгээнд ороход урангийн шинжилгээнд хамрагдах учраас өөрийнхөө салфетыг авч очсон байх хэвээр ороо 7 цагаас хойш хоол унд идэхгүй өглөө сүйтэй цай, кофе уухгүй шүү. Ингээд үлэн очсон байх хэрэгтэй байгаа. Ингээд та эрт илрүүлгээ шинжилгээнд хамрагдах юм урилга манай өрхийн эмнэлгээс тарааж өгч байна. Та тухайн өдрөө яг очих шүү л авсан цагтаа. За Монгол Улсын засгийн газар болон эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй эрүүл мэнд үндэсний баялаг барайндаар эрт илрүүлэг үзлэгийг улс орон даяар зохион байгуулсан. За манай өрхийн эрүүл мэндийн хувьд 5 сарын 4-ний өдрөөс эхлээд өрхийн эрүүл мэндийн төв болон харьяаны 8 дахь сургууль дээр үзлэгийг зохион байгуулсан байгаа. За үзлэгийн хугацаанд 0-аас 18 насны 2100 хүүхэд хамрагдсан. За үүнээс 73.2% нь ямар нэгэн өвчлөлттэй гарсан байна. Эрүүл бус гэж гарсан. За нийт өвчлөлийг аваад үзэхэд болохоор шүд амны өндөө өвчлөл болохоор 71.1%, илүүдэлчин буюу тархалт нь 16.2%, за нүдний эмгэг 0.7%, бусад эмгэг 0.8% эзэлж байгаа. За мөн өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгцийн тулгамцсан асуудалтай хүүхдүүд бас гарч ирж байсан. Үүнд бол 16 хүүхэд ямар нэгэн байдлаар сэтгцийн тулгамцсан асуудалтай гэж гарсан байна. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 9-р сарын 20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 10328 хүн хамрагдсанаас 47.4% нь эрэгтэйчүүд, 52.6% нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 5764 буюу 54.7% нь аймгийн төвд, 4494 буюу 42.6% нь хөдөөгийн сумдад байна. За Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж эрт илрүүлэг онцлогоо шинжилгээний ажил Дорнод аймагт зохион байгуулалт сайтай явагдаж байна гэж миний хувьд үзэж байна. Би өөрөө өчигдөр жавсан сумынхаа өрхийн эмнэлэг сумынхаа эрүүл мэндийн төвөөс урилга хүлээн авч энэ эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байна өнөөдөр. Нэг цэгтээ бид бүхэл төрлийн шинжилгээ урьдчилан үзлэг онцлогоонууд өгч 2 өдрийн дотор бид өөрийнхөө биеийн байдлыг бүрэн онцлуулж эмчлүүлэх зөвлөгөөгөө авч чадж байгаа нэг сайшаалтай санагдаж байна гэж бодож байна. Тэгээд иргэд та бүхэн бас энэхүү эрт илрүүлэг онцлогоо шинжилгээнд
хамрагдаж өөрийнхөө одоо цаг тухайд нь өвчнөөс өвчлөн сэргийлэх сайхан боломж байгаа юм байна гэж үзэж байна. За Дорнот аймгийн мянган жаргалын эмнэлгээс урилга аваад би энэ урьдчилан сэргийлэх үзлэгт орж байна. Одоо энэ урьдчилан сэргийлэх үзлэгт ороход бол бүх шинжилгээнүүд хийгдэж байна. Зүрхний бичлэг, дорон, эхо, хадаадны дорон, эхо, зүрхний бичлэг ерөнхий шинжилгээнүүдийг авч байна. Сэтгэл их өндөр байна. Энийг ясна. За хөрлөө доторх юм байна. Хотуудын дурамтлаа тийм ээ. За 12 хоруу гэсний тухайд бол янз бүрийн өрсөл юм бол алга байна. Хотуудын дотор ер нь бол одоо эрт үеийн хавдар байд юм уу, ургацаг байд юм уу тийм бол байхгүй шүү. За тийм ээ. За манай Дорнот аймгийн хэмжээнд 2021 оны 9 сарын 1-ээс эрт илрүүлгийн одоо дурангийн онцлогоо одоо хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ хүрээнд одоо өнөөдрийн хүртэл өдөрт 25 орж байгаа. Яг тэгээд татгалцсантайгаа одоо ингээд харьцуулаад үзэхээр дунджаар нэг өнөөдрийн хүртэл 300 хүн орсон байна. За үүнээс бол одоо дийлэнх өвчлөл бол ходоодны өргөсөл, за шархлаа, за зарим төрлийн ургацгууд, за ховор тохиолдолд бол нэг 3-аас 4 тохиолдол бол одоогийн байдлаар бидэрт кейс нь бол ходоодны одоо адвансд буюу одоо төгсгөлийн шатанд орсон юм хавдар илэрсэн байна. Гэхдээ ер нь ходоодны өргөсөл, шархлаад өвчлөл бол дийлэнх өвчлийн эзэлж байгаа учраас одоо энэ эрт илрүүлэгтээ одоо монголчууд Дорнотын одоо ард түмэн маань та бүхэн бас идэвхтэй хамрагдаарай гэж бас хүсэх байна. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А139 татваршуулын дагуу манай бүсгүйн онцлогын хэмжлэгийн төвдөр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг бас хийгдэж байна. За 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой. За 18-аас 30 наснд биеийн ерөнхий үзлэг хийгдгээс гадна шинжилгээ нь хамрагдаж байгаа. Үүнд бол биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, БЦ вирус илрүүлэх, мөн доох тэмбүүгийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. За 30 насны эмэгтэйчүүдэд бол ПАП шинжилгээ, ПАП сорил авч байгаа. За 30-аас 45 наснд бол 18-аас 30 наснд хийгдсэн шинжилгээнд нэмэгдээд биеийн ерөнхий үзлэг шинжилгээнүүдээс гадна бол цусндах сахарын хэмжээ, ходоодны дурангийн шинжилгээ, хэвлийн хэвлийн цулаг эргэтэн, умаа дайвар, одоо бамбайн яхоо шинжилгээ бол нэмэгдэж орж байгаа. 45-аас дээш наснд бол одоо өтгөнд далд эдгээр шинжилгээнүүдээр нэмэгдээд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээнүүд бол нэмэгдэж орж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт одоо ингэж урьдчилан сэргийлэх үзлэгийг хийснээр бол аливаа өвчнийг бол илрүүлэхээс гадна өвчин илрүүлэхэд эрт хяналтанд орж хүндрэлээ сэргийлэх бол ач холбогдолтой. Иргэн та урьдчилан сэргийлэх үзлэгт ирэхдээ одоо өрхийн эмч болон сумын эмчийн зөвлөсний дагуу хувийн бэлтгэлээ хангаж одоо үзлэг шинжилгээнд хамрагдана. За жишээлбэл одоо ходоодны дуран хэвлийн шинжилгээнд ирэхдээ орой 7 цагаас хойш хоос байсан байх. Шээсний шинжилгээ өгөхдөө одоо цэвэр шилэнд юм уу одоо аптекаас одоо зориултын савнд шээсээ хийж авчирч өгнө. За мөн одоо шинжилгээнд хамрагдахаас өмнө нь бол одоо архи цогтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх хэрэгтэй. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн эрүүл мэндийн дэмжих төвөөр 18-аас дээш насны 1053 иргэд одоогоор хамрагдсанаас 20.3% нь ямар нэгэн өвчлөл бүртгэгдэж байгаа юм. Үүнд 30.3% нь дотоод шүүрлийн эргэтэн тогтолцооны эмгэг, 28.5% нь хоол боловсруулах эргэтэн тогтолцооны эмгэг, 9.3% нь илэгний архаг өрөвсөл, 8.8% нь зүрх судасны эргэтэн тогтолцооны эмгэг, 7.3% нь бүр шээсний замын эмгэг тус эзлэж байна. Иргэн та эрт илрүүлэг үзлэгт хамрагдахдаа 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн, өөрийгөө эрүүл гэж боддог, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаагүй иргэд маань энэ үзлэг шинжилгээндээ илүү төлхөө хамрагдахыг бас уриалж байна.